Хай. Би саяхан болохоор бас энэ сондгой цагаан сувд гээд саран туяа зохиолч номыг уншсан. Амар хурдан ингээд уншиж болохоор амархан уншигдахаар ном байсан. Тэгэнгүүтээ болохоор эхлээд ингээд зурган талаар надад амар таалагдсан байхгүй юу? Жохон содын юм байна гэж хараад тэгэл нэг уншиж байгаа л ингээд зургийг хараад нэг уншиж байгаа л нүүр хэсгийг харангуут болохоор энэ ч бүх юмнууд нь болохоор ойлгож ирж байгаа байхгүй энэ үйл хэсэг энэ ч нулимс гартаа байгаа барьсан юм энэ тарих хэсэг ч гэдэг юмнууд нь болохоор яг ойлгож ирж байгаа. Тэгэд би нэг одоо юу гэдэг өгсний дараа юу болдог вэ ч гэдэм юм уу 49 оны аялал нэг тиймэрхүү юмнуудыг болохоор жоох ингээд төсөөлөхөд жоохон сонирхолтой байсан гэх юм уу. Энэ номны утга нь ч гэсэндээ яг тиймэрхүү юм гараад жоохон зүм бэлэгч гэдэг юм уу. Хойтлын амьдрал, өмнөх амьдрал нэг иймэрхүү юмнуудын талаар жоохон гарч ирдэг. Энэчнээс болохоор ингээд хэрвээ тийм байдаг болвол хэрвээ ингэжсэн болвол ийм утгатай байх юм болов уу гэж жоохон ингээд дадад төсөөлөх тийм бодлыг болохоор нэлээд гоё төрүүлж өгсөн. Тэгээ саран туяа энэ зохиолчийн болохоор өмнө нь сорхогтой хатныг уншижсэн. Тэр ч гэсэн амар гоё ном байсан. Самар хатан, тогсны зүсгч номнуудыг уншижсэн. Тэгээд энэ удаагийн ном болохоор арай жоохон нэг арай шинэлэг гоё байсан гэдэг юм уу? Зургийн ч гэсэндээ гоё уншигдахад ч гэсэндээ хурдан уншигдахаар тэгээд амар таалагдсан. Тийм болохоор та нар ч гэсэндээ уншаад үзээрэй. Уншсан хүмүүсийн хамт гоё сэтгэлээ хаалцаарай.